За энэ хэсэг дээр бол ингэж урсаж харагдана. За энэ бол lifetime нөгөө бидний танилт хийж байгаа метадата цуглуулж байгаа хэсэг гэсэн үг. За ямар нэгэн байдлаар аймагт шар хувцастай хүүхэд алга боллоо тийм ээ. Тухайн хүүхдийг ерөн сурвалжилж байгаа, маршрутыг хайж байгаа, ямар замаар яаж явсныг урьдчилсан байдлаар бид нар энэ дата төв буюу энэ дэд төвөөсөө мэдэх боломжтой болцоо одоо. За жишээ нь human body хүний биеэр хайх байгаа шүү дээ тийм ээ. За дараа нь өнгөө сонгож өгье энэ дээр. За камеруудаа сонгоод. Одоо энэ хэдэн камер хувцсан байна? Нийтдээ 170-аас камераас бид нар 134-ийг нэмсэн байгаа. Одоо гиндэн инженер надад лист өгсөн байгаа. Тэр листийн дагуу step by step нэмээд явна гэсэн үг. За одоо жишээлбэл шар хувцастай гингүүд бид нар human body шууд одоо хайлтыг хийж чадчихна гэсэн үг. Одоо бидний 1 хоногийн турш цуглуулсан төв storage дээр батсан хайлтууд байгаа. Тухайн хүний явсан маршрут гарч ирнэ. За энэ камераар ингэж өртсөн байна. Ингэж явсан байна гэх маршрут маань энэ юун дээр ингэж зураасаараа ингэж гарч ирнэ гэсэн үг. За өнөөдөр Өмнөгов аймгийн Шуурхай мэдээллийн төв дээр бид нар Хэмэл Оюуханд суурилсан ухаалаг телекамерын системийн үндсэн одоо суурь дид үтс болон дээрэс нь одоо серверүүдийн үйл ажиллагааг одоо бид нар бас шалгаж байна. Тэгээ энэ маань ямар ч үстэй вэ гэхээр Өмнөгов аймгийн хэмжээнд одоо яг энэ суурилагдсан байгаа камеруудыг Хэмэл Оюуханы систем рүү шилжүүлж за энэ дээр төрөл бүрийн одоо үйлдэлүүдийг илрүүлэх, замун гэмтэрэг төсөөс уцсан сэргийлэх, за дээрэс нь дахиад одоо иргэдийн одоо тийм амар тайван амьдрах нөхцөлийг бий болгох буюу одоо галын аюулаас өрсөн сэргийлэх, гал гарж байгаа одоо газрыг бас мэдээлэх, замун дээрээс нь тийм хөдлөр хамгааллын аюулгүй байдлыг одоо бас илрүүлэх буюу тухайн одоо бас зохицсон байршилд яг хөдлөр хамгааллын хувцсыг өмссөн байна уугүй юу гэдэг энэ одоо барилга захиалагч буюу бүтээн байгуулалтын хяналтуудыг хийхэд ийм боломжтой буюу ийм маш олон төрлийн энэ ивент буюу энэ үйлдэлүүдийг хянах, илрүүлэх, өрсөн сэргийлэх ийм боломжийг хангасан энэ системийг одоо өнөөдөр энэ суурь серверүүд нь бий боллоо. Тэгэхээр энэ маань суурь сервер байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар эрхчлүүдээс бид нар төлөвлөгөөний дагуу ямар зорилго явж байгаа нөхөр 14 сум суурин газрын энэ камерын системүүдийг бид нар энэ дата төв дээр нэгтгэж зангидах. За мөн дээрэс нь энэ хоёр сумын хоорондын уулзууртаар байгаа энэ камеруудыг нарны зан системээр дамжуулж өөрөө операторын одоо урсгалыг ашиглаж энэ дата төв дээр авчрах. За дээрэс нь одоо уул уурхай, аялал жуулчлалын кемпүүд, за мөн одоо нүүрс тээврийн компаниудын гадна талын одоо хяналтын камеруудыг клауд серверээр бий болгож бид нар энэ үндсэн одоо ухаалаг системтэйгээ холбож ингэснээр одоо Өмнөгов аймгийн хэмжээнд ямар нэгэн одоо хэрэг зөрчил илрүүлэх, за мөн дээрэс нь ямар нэгэн одоо аваар авслаас урьдчилан сэргийлэх, за мөн иргэдийн аюулгүй байх энэ тохиолдлуудыг энэ дээр өгч тухай бүрд нь одоо энэ Шуурхай хөдөлгөөний төв дээр сууж байгаа эмнэлэг мөн цагдаа онцгойгийн одоо энэ албан хаагчид маань аларм буюу одоо энэ дээр мэдээлэл өгч үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж ажиллах юм байна. Энэ дээр дахиад одоо Өмнөгов аймгийн хэмжээнд бол төв саатыг тойрсон нийт 27 цэг дээр ухаалаг яг камерууд суурилагдж байна. Ингээд цаашдаа дахиад энэ маань бүр дахиад евро гэрээр руу орж годомжны одоо гэрэлтүүлэг болгон дээр одоо тодорхой хэмжээний камеруудыг суурилуулж Өмнөгов аймгийн хэмжээнд ногоон бусыг бий болгох ийм боломжийг бүрдүүлэх үндсэн одоо сервер систем бий боллоо л гэж ойлгож байна. За энэхүү AI системд суурилсан ухаалаг телекамерын системийг нэвтрүүлсэн нэрээ бол одоо 70 дахь цумын хэмжээнд одоо шинээр 150 камерыг ухаалаг камерыг бол суурилуулж байна. За өмнө нь бол 150 орчим камерыг бол суурилуулсан байсан бол ингээ өргөдгөөд ажиллаж байна. За энэхүү системийг бол суулгаснараа илүү зөрчлийг одоо хурдан мэдээлэх боломжийг одоо бүрдүүлэх юм аа. За цаашид болохоор бид энэхүү камерын системийг ажилуулахад за цагдаагийн байгууллага, онцгой эмнэлгийн байгууллагуудыг энэхүү систем дээрээ сургах, дадлагжуулах, цаашид хэрхэн үр дүнтэй хэрэглэх үү гэдгийг одоо арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Мөн за 15 сумыг телекамерын системд холбох ажлыг бол үргэлжлүүлэн 2027 онд бол хэрэгжүүлнэ. За энэ жил бол 70 дахь сумыг одоо холбохоор ажиллаж байна. За сумдад бол энэ телекамерууд бол нэлээд их суурилагдж байгаа боловч одоо яг энэ дата төвдөө холбогдоогүй
ийм сумдууд бол нэлээд их байгаа. За эндээс одоо 100 болгоод за доошоо гүйлгэлээ. Дараагийн хувцсууд руу ингэж орж гүгээд бид нар ерөнхийн энэ бүх мета датануудаа шар өнгөтэй хувцастай юм байна тийм ээ. За түүнээс гадна бид нар хүүсээр ялгаж өгч болно. За зөвхөн эмэгтэй хүнийг хармаар байна тийм ээ. Эмэгтэй тэгсэн мөртлөө шар хувцастай. За тэгэхээр эмэгтэй шар хувцастай хүмүүс маань гарч ингээд нөгөө бид нар илүү фильтрлээд зорьсон хүнээ хайж олох. За царайгаар жишээлбэл одоо энэ бол бүх камераас хайж байгаа шүү дээ тийм ээ. Бидний централ storage буюу төв storage дээр маань нэгтгэгдсэн бүх камераас хайхад одоо энэ царайнууд байна. За жишээлбэл энэ малгайтай хүнийг шууд нөгөө хайл нүд хийгээд хайл. Аха. Тэгээд тэр аха. За энэ хүнтэй хайлтыг 50% ижилхэн хүмүүсийг гаргаад ир. За эсвэл 90. Эсвэл 80 тийм ээ. Та тухайн нөгөө хувиа өөрөө тавиад ингээ анализээ гаргаж ирж байна гэсэн. За жишээлбэл энэ хүн маань 99% магадaltaй ижилхэн байна. За 50 руугаа буцтай хаа. Тийм. За жишээлбэл энэ хүн маань энэ хүнтэй 51% та ижилхэн байна тийм ээ. За 54% та ижилхэн байна гэдэг ийм магадлалаар энэ ухаалаг сервер маань өөрөө анализ хийгээд ингээд гаргаад ирж байгаамаа. За одоо ингээд түүнээс гадна бид нар яг энэ хүний таньсан үеийн 10 секундын бичлэгийг авч болно. За энэ бичлэгийг бид нар одоо нөгөө нэг плейбэк хийж ухрааж үзэж байхдаа ингээд тэр хугацаанд байсан даа гэж хайх шаардлагагүй болцсон л гэсэн. Шууд танд ингээд таньсан 10 секундынхаа бичлэгийг шууд татах боломж өгж байгаа юм. Катлаад одоо зүсэж байгаа татаад флашн дээрээ хуулах бүх төрлийн боломжуудыг энэ програм хангамж нь өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо гэмт хэргийн ямар нэгэн богино хугацааны бичлэгүүд шаардлагатай болох юм бол бид нар катлаа даунлоад хийгээд ингээд явж болох бүрэн боломжтой болсон. За машин маань бол бас метадата цуглуулж байгаа. Метадата гэдэг нь болохоор тухайн машины өнгө загвар тийм ээ гаднах үзмжээс шалтгаалаад авж байгаа тэр мэдээллүүдийг бид нар метадата гэдэг байгаа. Тэгэхээр энэ ухаалаг сервер маань машины гаднах болон тухайн брэнд загварын метадатаг цуглуулад түүгээрээ бид нар фильтрлэж хайх боломжийг олгож байгаа гэсэн үг. За үүний дараа бид нар нөгөө 340 юугаараа дугаар таних камерууд сууж байгаа. Дугаар таних камерууд суугаад эхлэх юм бол бид нар бүр дугаараар хайж эхэлж болно гэсэн үг. За яг OP шууд OP гэж хайж болно. Тэгвэл OP-д бүх дугаарууд гарч ирнэ. За эсвэл 75 гэж бичингүүд 75-та бүх одоо серийн дугаарууд ингээ гарч ирэх ийм хайлтуудыг хийх бүрэн боломжтой болсон. За жишээлбэл эндээс нэг өнгөөр хайж үзүүлье. Шар улаан. За шар байс. За ингээ шар машинуудаа бүгдийг шүүгээд гаргаад ирж байгаа. За зарим хэсэг дээр та анзаарж байгаа бол илүү ингээд дугаарыг ингээд снапшотлсон байгаа.